ийм олон төрлийн сөргөнөл үүсгэж юм аа. Энэ хүнсний бүтээгдэхүүнүүд бол ерөөсөө ямар ч сөрөг байхгүй. Гэхдээ хүн хувь хүний организм тийм өөр өөр байдаг. Биологийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол ерөөсөө юу яаж авахгүй юм. Физиологийн нормд авах ёстой хэмжээнд болох бүтээгдэхүүн. Энэ бол ерөөсөө жишээл витамин дээр ярил л да. Витамин эмчилгээний төрлийн витамин зөвхөн одоо энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн витамин, амин дэм. Тэгэхээр эмчилгээний амин дэм гэдэг чинь ерөөсөө 2-3 дахин нэмэгдэх эмчилгээний зорилгоор хийж байгаа байхгүй юу? Энэ бол эрүүл хүмүүст эсвэл одоо дутагдж байгаа. Организм би махбод дутагдж байгаа зүйлийг нэмж өгснөөрөө одоо тэр хүнийг дутагдлаас урьдчилан сэргийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой байхгүй. Тийм учраас ийм ялгаад нэг нь эмчилгээний зорилготой, нэг нь одоо урьдчилан сэргийлэх, дутагдж байгаа юм нөхөх учиртай. Гэхдээ юм биологийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн чинь яаж юм гэвэл 3 төрлийн үйлчилгээтэй байдаг. Тэр нь юу гэвэл нэгдүгээр цэвэрлэх, организмыг цэвэрлэх. Дараа нь дутж байгаа юм энэ одоо нөхөж өг, нэмж өг. Тэгээд одоо тэрний хэмжээнд нь оруулах. Ийм 3 юм үе шат. Яагаад цэвэрлэх гэж юм гэвэл нэгдүгээр бид тийш одоо жишээл би одоо 65 хүрэх гэж. 65 хүрээд би одоо биологийн идэвхтэй бодисыг хэрэглэе гэж бодъё л да тийм ээ. Тэгэхээр би 65 жил тийм ээ. За тэр эхний 4-5 жил бодохгүй. Хөөрөө хоолсон байсан гэх тийм ээ. За 60 жил би одоо өөрийгөө бохирдуулаад аль болохгүй мэдээ тийм ээ. Хоолныхаа дэглэмийг зөрчөөд өөх тостой мэдээ, чихэртэй мэдээ хоолоо сайн одоо зажлахгүй тийм ээ. Хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Ингэж байгаад одоо би өөрийгөө өвчлүүлээд, өвтөөд, бохирдуулаад тэгээд одоо энийг хэрэглэе. Тийм үгээр минь дүүрэн чимээгүй адуурчод байгаа. Гисээр минь тэр хуняасан бүдүүн нарийн гисний хуняасан дотор үдий одоо нөгөө юуг бохир боцоод байж байгаа. Тэндээ бүр наалдаад шигдээд байж байгаа байхгүй. Тийм учраас би организма цэвэрлэхгүйгээр энийг шууд хэрэглэх юм. Энийг ч одоо ийм үнэтэй, цэнтэй одоо энэ чинь бараг олдохгүй байгаа шүү дээ тийм ээ. Энийг ингээд би хэрэглэх юм бол одоо миний авсан зардалжсэн юу яахгүй, над тус болохгүй, энийг угаад одоо 100% над ашиг өгөх ёстой байсан ш одоо хондоо 60-70% надад 30% надад ашиг өгөх байхгүй. Тэгэхээр би одоо хайрна. Эрүүл байх нэмэлт хүнс. Хүний биеийг цэвэршүүлэгч бөөрийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж эрүүл байлгах бөөрийн эссенциал. Өнөөдрийн маань хөтөлбөр танаа ухааны доктор хоол судлаач Эржанго оролцож байна. Үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд их баярлалаа. Яг ийм хэрэгцээтэй байгаа, бидэнд олдож өгөхгүй байгаа бас тэр болгон тийм ээ. Ийм чиглэлийн одоо мэдээлэл авах хүсвэл ANN компани маань зөвлөх хэмжээр өгдөг юм байлээ. Ёстой нөгөө хоол хүнстэй жилээ яаж зохицуулах вэ? Хүн чинь одоо өдөрт тийм ээ. Одоо ямар бүтээгдэхүүн авсан байх ёстой гэдэг юм амар эрдэс амин димээр тийм ээ. Тэжээл авч явах ёстой юм бэ гэдгийг давхар судлах боломж та бүхэнд байгаа юм билээ. Тэгээд нэвтрүүлэгт маань 2 оролцогч оролцож байна. Тэгээд ANN компани бас үйлчлүүлэгчэд юм байна. Асуух зүйл байна. Ялангуяа хоол судлаачаас гэсэн. Тэгээд та хоёрыг одоо асуух зүйл асууно уу гэж урмаар байна. Би өсчээ идэв. Тэгээд нэг амар хортой нөхцөлд ажилладаг. Өсчтэй чинь нэг хими хортой нөхцөлд ажилладаг. Тэгээд хоол үсэж тохируулж идэж чаддгүй. Нэг ажил ихтэй хүнхтэй болохоор өсч байгаа алгаараа хоол ид. Тэгээд тэрний тухай танаас зөвлөх. Хоол үсний төлөө. Өсчинд ажиллаж байгаа ажилтнууд маш хортой нөхцөлтэй. Одоо өнөөдөр би завгүй байна. Өнөөдөр хоолнд орч чадахгүй байна гэж юусоо. Хүн бол өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Хүн өөрийгөө хайрлаж байж ирүүл байна. Хэрхэвч өсөж болохгүй. Хэрхэвч одоо их идэж болохгүй. За чи одоо намайг хараад чи бол альчэнийг өндөр туранхай хүүхэд байгаа байхгүй юу? Тийм учраас энэ хүүхэд явандаа хотууд нь одоо юу яах? Сунах. Ягаад гэвэл жишээл би тарган бүдүүн намхан болохоор миний хотод нэг сунахгүй дээ. Ягаад энэ хүүхэд туранхай байна. Тийм учраас хотууд нь сунах хэрэгтэй. За явандаа айгуу тэгээд энэ их ядаргаан дор тэгэхээр стресс болохоор хотуудын шүүсний ялгалт эхэлнэ. За их хэмжээгээр иднэ гэж өсөж чад их хэмжээгээр идэж байгаа шүү дээ. 1.5 идэх байсан бол одоо 2.5 жишээ эрэгтэй хүүхдүүд идэж л байна. Тийм учраас одоо нойр булчирхай маш их гэмтдэг байхгүй.
инсулин гэдэг одоо тэр фермент маш их ялгарна. Эсвэл өлсгөлөөр нь дутуу. Тийм учраас одоо явандаа чихрийн шижим үүсгэж байна. Тийм учраас сайн одоо өдөрт 2-3 удаа, минимум 3 удаа хооллох хэрэгтэй. За их баярлалаа үзэгчтэй. Бид нохоо цугийнхын энэ удаад Америкийн нэгдсэн улсын алдарт Swanson Health Products компани, Монгол дахь аль бие усны цорын ганц дистрибьютор ANN компани одоо Монгол улсад оруулж ирж хүмүүст одоо хүргэж байгаа байгалийн гаралтай нэмэлт хоол, хүнс, тэжээл, витамин, эссенциалуудыг бол сурлаараа нэвтрүүлгээр танилцуулж байгаа маа. Харин өнөөдрийнхөө дугаарт бид аль нэгэн бүтээгдэхүүнэн дээр тогтож ярихаасаа илүү хоол судлаачдын үгийг сонсъё, тийм ээ? Орчин үед бид чинь одоо ялангуяа тэр хоолыг яаж идэх ёстой юм, юуг хэрхэн тийм ээ авах боломж бидэнд өнөөдөр байгаа юм, юуг анхаарах ёстой юм гэдэг дээр товчхон ч гэсэн мэдээлэл авъя гэж зорьсон байгаа юм. Тэгээд танд их баярлалаа. Амгаах ухааны доктор, хоол судлаач Иржэн Готой бид ярилцлаа. Тэгээд ANN компаниас та бүгд хүргэж байгаа ногоон цугийн удаагийн дугаар үзэлтөөр өндөрлөж байна. Таны гэр бүл хадж байгаа. Америкийн нэгдсэн улсын алдарт Swanson Health Products компани салбар Монгол дахь аль бие усны цорын ганц дистрибьютор ANN компани өмнөө тавьсан зорилго нь ард түмэн маань хамгаас эрхэм баялаг болох эрүүл мэндтэй тустай сонголт хийж улмаар инх тунх байх нь улс орны маань хөгжил цэцэглэлтийн нүүр царай болох учиртай хэмээн ажиллаж байна. ANN компани байршил нь улсын ихтлгүүрийн баруун хойд талд Мандухай зочдуудын зүүн тал байрлалтай юм байна. Та бүхэн ANN компани бүтээгдэхүүнүүдийг сонирхвол 3-4 дугаар хороолт дахь номин супермаркет, бэлэг их дэлгүүрээс, Sky худалдааны төвөөс, улсын их дэлгүүрийн номин супермаркетаас сонирхож болох юм байна. Америкийн нэгдсэн улсын алдарт Swanson Health Products компани салбар Монгол дахь аль бие усны цорын ганц дистрибьютор ANN компани.